Иерусалимаас ирсэн фарисеучуд ба хуулийн багш нарын зарим нь Есүсийг хүрээлэн цугларав. Есүсийн шав нарын зарим нь бохир, угаагаагүй гараар талах итгийг тэд харсан ажив. Учир нь фарисеучуд болон бүх иудеичуд ахмадын ёс заншлыг сахиж, гараа сайтар угаагаагүй бол юм иддэггүй байжээ. Тэд гудамж зээлээс ирээд өөрсдийгөө угаагаагүй аваас юм иддэггүй байв. Аяг, ваар, зис савсуулгын угаалга гэх мэт сахих ёстой ондоо олон ёс тэдэнд байжээ. Фарисеучуд болон хуулийн багш нар яагаад таны шав нар ахмадын ёс заншлаар явуулгүй, харин бохир гартай чигээрээ талах иднэ вэ гэж түүнээс асуухад Есүс тэдэнд хоёр нүрт та нарын тухай Исая зөв иш үзүүлсэн бөгөөд үүнийг ингэж бичсэн. Энэ ард түмэн намайг уруулаараа л хүндэлдэг. Гэвч зүрхэн надаас алс хол байдаг. Тэд хүний тушаалыг сургаал мэт зааж, харин надад дэмий мөрөгдөг. Та нар Бурхны тушаалыг орхигдуулан хүний ёс заншилд баригддаг гэв. Тэр мөн тэдэнд та нар ёс заншлаа сахихын тулд Бурхны тушаалыг орхигдуулахдаа гармгай. Эцгийнхээ хүндэл, эцгийнхээ хараагч нь үхэх ёстой гэж Мосе айлдсан шүү дээ. Харин та нар хүн эцэгтэй юм уу ихтэй танд хэрэг болох байсан зүйл маань корбан тэр нь Бурханд өргөгдсөн гэх юм бол гэж хэлээд. Та нар түүнд эцгийнхээ төлөө юу ч хийхийг зөвшөөрдөггүй. Ингэж та нар уламжлан авсан ёс заншлаараа Бурхны үгийг хөсөрдүүлдэг. Үүнтэй адил олон зүйлийг та нар үйлддэг гэж хэлв. Есүс хурсан олныг дахин дуудаад тэдэнд бүгд намайг сонс бас ухаар. Хүний дотор орж түүнийг бузарлаж чадах юм хүний гадна ёр байхгүй. Харин хүнээс гарч байгаа юм хүнийг бузарладаг. Сонсох чихтэй нь сонсох түн гэж хэлв. Есүс ард олныг орхиж айлд орох үед шавнар нь энэ сургаалтын зөвөрлөлийн тухай ловлон асуув. Тэр тэдэнд та нар бас ойлгоогүй юу? Гаднаас хүний дотор орох алив зүйл хүнийг бузарлаж чадахгүйг та нар ойлгохгүй байна гэж юу? Учир нь тэр нь хүний зүрхэнд орохгүй. Харин гэдсэнд ороод жамаараа гадагш арилна гэв. Бүх хоол хүнс цэвэр гэдгийг тэр ийн илэрхийлжээ. Тэрээр хүнээс гарах зүйлсэл хүнийг бузарладаг. Учир нь дотроос хүмүүсийн зүрхнээс муу мухай бодол, садарлал, хулгай, аллаг, завхайрал, шунхайрал, балмад байдал, мөн залмих, тачаангүй байдал, атаархал, гүтгэлэг, бардамнал, монхоглол гардаг. Энэ бүх муу мухай зүйлс нь дотроос гарч хүнийг бузарладаг гэж айлдлаа. Тэр тэндээс босож Тирийн дүүрэг рүү явжээ. Есүс нэгэн айлд орохдоо өөрийг нь хинч бүү мэдээсэ гэж хүссэн боловч нуугдж чадсангүй. Бяцхан охинд нь бузар сүнс шүглсэн нэгэн эмэгтэй даруй түүний тухай сонсоод ирж Есүсийн хөлд унав. Тэр эмэгтэй Серафойник гаралтай грек байсан бөгөөд охиноосоо чөтгөрийг нь зайлуулахыг Есүсээс гуйж байлаа. Есүс түүнд эхлээд хүүхдүүдэд цатга. Учир нь хүүхдүүдийн талхыг авч ногдод хаях нь сайн биш. Гэхэд тэр эмэгтэй түүнд тийм ээ эзэн. Гэвч ширээн дор байгаа ноход ч хүүхдүүдийн үер үйлснийг иддэг шүү дээ гэж хариулв. Есүс түүнд үгийнхээ дагуу яв. Охиноос чинь чөтгөр зайлсан гэлээ. Гэртээ очиод хүүхдээ орон дээрээ хэвтэж байхыг чөтгөр зайлуулагдсныг нь тэр үзв. Есүс дахин Тирийн дүүргээс явж Сидоныг дайран Декаполь дүүргийн Галил нуур руу очив.
Тэд дүлий хэл ярианы согогтой хүнийг түүнд авчираад дээр нь гараа тавихыг Есүсээс гуйжин. Есүс тэр хүнийг хурсан олноос зайдуу ганцаарнг наваачаад хурууга чихэнд нь хийж нулимаад хэлэнд нь хүрв. Есүс тэнгэр өөд ширтэн санаа алдаад түүнд Ефата буюу нээгд гэж тушаасанд өнөө хүний сонсгол нь нээгдээд хэлний нь согог арилж зөв ярих болов. Хэнд ч хэлж болохгүй тэр тушаасан боловч түүнийг хорих тусам тэд улам бүр зарлаж байлаа. Тэд түүний үйлдсэн болгон сайн ажээ. Тэр дүлийгч сонсголтой болгож, хэлгүйгч ярьдаг болголоо хэмээн ярилцаж үнэн хүү гайхаж байв.